За юуны өмнө ямар нэгэн улс төргүй томилгоо болж байгаад их баяртай байна. За эрүүл мэндийн салбарт эмч хүний гарт энэ салбарыг бүрэн өглөө. Тэгэхээр би нийт эрүүл мэндийн салбарыг хандж хэлэх гэж байна. Та бүхэн маань энэ сайдаа дэмжиж энэ мэргэжлийнхаа салбарыг өөдөн босгож ард түмнийхээ өмнө өргөсөн тангарахтаа үнэнч байж ард түмнийхээ эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд амжилт гаргахыг та нарт хүсэж байна. За инхийн тулд бид хэдэн зүйл хийх ёстой бол таарад байгаа. Нэгдүгээрт салбараа зөв онцлмоор байна. Өнөөгийн нөхцөл байдалд. Нэг үг хэлэхэд өнөөдөр эрүүл мэндийн салбарт үйлчлүүлж байгаа өвчтөн, үйлчлүүлэгч болон ажиллаж байгаа эмч, совилогч, эрүүл мэндийн салбарын нь бүгд сэтгэл ханамжгүй байгаа. Яагаад энэ салбарын сэтгэл ханамж юм унаад байна вэ гэдгийг зөв онцлох. Бид жилдээ 500-аас 600 сая доллар гадаадад эмчилгээнд монголчууд зарцуулж байгаа. Яагаад үндэснийхээ эрүүл мэндийн системд монголчууд итгэхгүй байна вэ гэж. Энэ дээр бас зөв онцлогоо тавих ёстой. Өнөөдөр амьдралын дороотлын нэг том шалтгаан бол өвчлөл болоод байна. Өвчлөл буюу эрүүл мэндийн үйлчлэгэнд үзүүлж байгаа зардал, эмнэлгийн материал зарж байгаа зардал. Тэгэхээр ардын намын хөтөлбөрт эрүүл мэндийн даатгалын бие даасан системийг бий болгоно гэж амласан. Энийг энэ тэргуунд яаралтай хэрэгжүүлэх ёстой. Хоёрдугаар томоохон амласан нэг зүйл юу вэ гэвэл бид 4 жилийн дотор багтаж 150 мянган элэгний БЦ вирус бүхий иргэдээ бид бүрэн эмчилнэ. Өнөөдөр Монгол улс өдөрт 7 хүнийг хор тавдраар монголчууд алдаж байгаа. Өдөр болгон 7 хүн. Үүнээс элэгний хор тавдраар өдөрт 3-аас 4 хүн. За тэгээ дараа нь ходоодны хор тавдар, Умаан хүзүүний хор тавдар, улаан хоолойн хор тавдар гээд өвчин бол монголчуудын том гамшиг болчиход байгаа. Өрх гэрийн амьдралын дороотлолд өвчин онцгой үүрэг үүсгэж эхэлж байгаа. Нөгөө талдаа бэлгийн замын халдварт өвчин үндсэндээ хяналтаас алдаж асар хүчтэй тесрэлтийн байдал явагдаж байгаа. 20 дугаар зуунд бид нар шийдвэрлээд эмчлээд чадсан байсан олон халдварт өвчин дэгдэж байгаа. Бид олон яриаг алдаж байгаа. Энэ юутай холбоотой гэвэл олон жил энэ салбарыг улс төржүүлж мэргэжлийн бус томилгоо хийж ирсэнтэй шууд холбоотой гэж олон нийт үздэг. Тийм учраас ардын нам мэргэжлийн эмчийн гарт энэ салбарыг өглөө. Тэгэхээр энэ том үүрэг хариуцлагыг та бүхэн маань үүргээ сайн биелүүлээрэй. Бид бүх талын дэмжлэгийг үзүүлж ажиллана гэж. Өнөөдөр эрүүл мэндийн салбарт эмч, совилогчийн харьцаа алдагдсан байна. Нэг эмчид 3 совилогч ногдох ёстой бол өнөөдөр нэг эмч нэг совилогч гэсэн харьцаатай. Совилогчийн бодлогыг анхаарахгүй бид энэ салбарт ажиллах совилогчийн дутагдалд ойрын үед орж болзошгүй. Эрүүл мэндийн салбарын мэргэжлийн техникийн ажилч дутагдаад эхэлсэн. Нөгөө талаар эрүүл мэндийн салбарын үр ашиг гэдэг юмыг маш сайн тооцохгүй бол үр ашиггүй олон тэрбум долларын зээл тусламж хөрөнгө оруулалтууд олон сая долларын үнэтэй тоног төхөөрөмж ашигладаггүй байгааг орон нутгийн олон шатлын эмнэлэг дээр харагддаг. Тэгэхээр 1, 2, 3 дугаар шатлын эмнэлгийн үр ашигтай байдал хоорондын ажил үүргийн хуваарыг тодорхой болгохгүй бол шаардлагагүй хэвтэлт, шаардлагагүй үйл ажиллагаа нэлээд их үр ашиггүй зардлууд гарч байгаа гэдгийг бас хэлхийг хүсэж байна. Тэгээд бид ардын намын хамгийн том амлалт болсон элэг бүтэн Монгол гэдэг томоохон хөтөлбөрийг Монголын ард түмэнд амласан шүү. 150 мянган монгол иргэнийг элэгний энэ хорт өвчнөөс салах ёстой. Улсын хурлд элэг бүтэн Монгол хөтөлбөрийг хэрэгжүүлэх лобби бүлэг байгуулж байгаа гэдгээ бас энэ дашаанд мэдэгдэж байна. Энд хамтран ажиллах улсын хурлын гишүүдийг урьж байгаа. Амлалт хатуу, тодорхой. Тэгэхээр энийг хэрэгжүүлэхэд тулд бид эрүүл мэндийн салбартай яамтайгаа нягт хамтран ажиллах болно. Тэгээд Монголын эмчнэр юу чаддаг гэдгээ та бүхэн маань бас ард түмэндээ харуулаарай. Дахин хэлье. Эрүүл мэндийн салбарынхны гарт энэ салбарыг өглөө шүү. Тэр их үр хариуцлагыг сайн дагаарай. Танд ажлын амжилт хүсье.